Подкастын ерөнхий ивент тэтгэгч Монголын оюуны Академи Монгол оюуныг дэлхийд таниулна. Подкастын хамтран ажиллагчаар Rings ресторан. За, сайн уу манайхаа. Боловсролын эрх хэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ирээдүйг бүтээж буй хүмүүстэй уулзалдаг бүтээгчид подкастын энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За, манай подкастын ерөнхий ивентчээр Монголын оюуны Академи Монгол оюуныг дэлхийд таниулна. Хамтран ажиллагчаар Rings Center, Rings ресторан ажиллаж байна. Энэ удаагийн дугаарын зочноор хүүхэд өсвөрийн сэтгцийн хамбод эмнэлгийн хүүхдийн сэтгэл засалч эмч Насан Бурмаа оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэгээ өнөөдрийн сэдэв бол өсвөр насны хүүхдүүдтэй ээж аав тэдэнд нийтлэг тулгарч байгаа бэрхшээл хэрхэн тэд нартай харилцах, ерөн цаашдаа хүүхдээ яаж дэмжих талаар голчлон ярихаар бэлдсэн байна. Тэгээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгээд урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээд би нэг ийм судалгаа харж байлаа. Яг тантай ярилцгаад асуултуудаа бэлдээд ингээд байж исэн чинь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны судалгаа байт юм байна. Энэ дээр болохоор 13-аас 17 настай хүүхдүүдийн 57.3% нь нэг ийм хариулт өгсөн байна. Хүүхдийн асуудал буюу өөрсдийнх нь асуудалд эцэг эхийн санаа зовиндгүй эсвэл багахан санаа зовиндгүй гэдэг асуулт байсан байна. Энэ судалгаан дээр болохоор 57.3% нь үгүй гэж хариулсан байна. Тэгэхээр энэ өсвөр насныханд эцэг эхчүүдийн харилцах, хараа хяналт, за дээрэс нь тэдгээрийг ойлгох дээр бараг л 60% гэдэг чинь ихэнх хувь дээр байхгүй гэж үзэж байна. Тэгэхээр магадгүй танд одоо ямар хүүхдүүд хандж байна? Таны аймлаг дээр яг одоо тань дээр энэ эцэг эхчүүд яагаад энэ хүүхдүүдтэй санаа зовнох нь багасд юм бэ гэдгээс яриагаа эхэллээ. За манай аймлаг болохоор хүүхэд өсвөрийн чиглэлээр нарийсаж төрөлцсөн аймлаг. Тэгэхээр ерөнхийдөө хандж байгаа хүүхдүүд маань бол бүр бага насны хүүхдээс эхлээд л одоо өсвөр нас хүртэл бүх хүүхд төрлийн хүүхдүүд ханддаг. Тэгэхээр тэр дундаа өсвөр насны хүүхдүүд маань ямар асуудлаар ханддаг вэ гэхээр ихэвчлэн л бол сэтгэл зүйн шалтгаантай, сэтгэл хөдлөлийн, төрх үеийн одоо нөгөө шалтгаантай асуудлуудын үед ханддаг. Өөрөөр хэлбэл одоо бүр ойлгомжтой хэлэх юм бол ер нь ээж аав нар маань хүүхдүүдийн маань асуудал ингээд нүдэнд харагдаж гарт баригдахуйц хэмжээнд хүрээд гараад ирсэн үед ер нь хандах нь их байдаг. Одоо хурц болсон үед гэсэн. Яг одоо хичээлдээ явахаа болчдөг те. Эсвэл одоо хүнтэй огт харилцаа болцсон байдаг ч юм уу, өрөөнөөс сууж гарахаа болцсон байдаг ч юм уу. Эсвэл одоо тэгээд өөр бас бус те санаа зовох үс нэлээд ийм олон удаагийн давталттай асуудал гарсан үед ер нь хөвчт мэрэгжлийн хүнд ханддаг юм уу л гэж ажиглагдаад байгаа. Нэгсдөө бүр хүндэрсэн хойно. Тэгэхээр яг энэ сэдвийг барьж авч одоо эцэг эхчүүдтэй хүүхдүүд ялангуяа өсвөр наснд нь хүүхдүүдтэй илүү их анхаарал хандуулаасай л гэж бодож тантай ярилцахаар шийдээд ингээд ирсэн байгаа. Тэгээ энэ хэсэг рүү орохоос өмнө ер нь өсвөр нас гэж яг юу юм бэ? Тэ? Өсвөр наснд хүүхдийн зан чанар ер нь яагаад өөрчлөгддөг юм бол доо? Яг энгийн хэсгээс эхлэе. Энэ явандаа магадгүй энэ хорц хэсэг рүү орчих бах. За, өсвөр нас гэдэг маань 12-оос 18 хүртэлх насны хүүхдийг өсвөр насны хүүхд гэж хэлдэг. Бид бүгд мэднэ. Гэхдээ яг сэтгэл зүйн одоо сэтгэл судлалт бол өсвөр нас 25 хүртэлх наснд явагддаг гэж үздэг. 25. Тийм. Тэгэхээр одоо энэ үед маань бол одоо хүний одоо шилжилтийн нас гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр шилжилт хөдөлгөөн олон одоо түвшинд явагдаж байгаа нас гэж үзэж болно. Хамгийн гол онцлог нь одоо бид нар хамгийн түрүүнд нүдэнд харагдах шилжилт хөдөлгөөнийг анзаардаг. Бие махбодын өөрчлөлтийг бага насны хүүхдээс насан турш хүн болж өөрчлөгдөж байгаа бэлгийн бодлолт явагдаж байгаа гэдгээр нь хамгийн сайн мэддэг. Гэтэл энээс гадна танин мэдхийн хүрээнд сэтгэл зүйн талаар мөн нийгэмшигвийн одоо хүрээнд ч гэсэндээ маш олон өөрчлөлтүүд өсрөнгүй хөгжлүүд явагдаж байдгаар онцлог. Тийм учраас ерөнхийдөө энэ өсвөр наснд хамгийн их хямрал тохиолддог ийм онцлогтой нас байдаг. 25 өсч их сонирхолтой сонсогч байна л да. Бид нар ч нь бол хүүхдүүдийн юу гэдэг 18 хүрлээ. За 21 нас хүрлээ гэхэд бол за энэ хүн насан туршлаа гэж үзээд байдаг. Тэгсэн чинь бие махбодын хувьд л хүрчээд байдаг. Сэтгэл зүйн хувьд бол хүрээгүй байна гэсэн үг. Яг үнэ. Тэгэхээр одоо энэ одоо би сайн яг энийг хэлж мэдэхгүй л байна л да. Бидний үед гэж одоо ярих нь бас өөрөөсгөл юм уу? Одоо үеийн хүүхдүүдийн хувьд бол энэ илүү хожуу байгаа юу? Эсвэл одоо юу гэдэг энэ анханасаа л ийм хожуу байсан юм уу? Яг энэ одоо
18 хүртэлх насны хүн 18 хүрээд насанд хүрсэн хүн болно гэдэг чинь ерөнхийдөө бол яг хууль эрх зүйн талаас байхгүй юу? Тэгэхээр бие махбодын талаасаа ч гэсэндээ яг одоо физиологийн өөрчлөлтүүд яг тэд настай, яг эд настай гэж хэлэхэд хэцүү. Одоо зарим хүний бэлгийн бодлолт эрт эхлэлтийг бид нар мэдэн шүү дээ. Зарим хүний арай хожуу эхлэлтийг бид бүгд мэднэ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг одоо эрх зүйн нас шиг тэгж насанд зэрэг хүрэхгүй л гэсэн бид бүгдээрээ. Тэгээ ялангуяа сэтгэл зүйн хувьд бол яг тархины хөгжил онцлогтой холбоотойгоор яг явдаг байхгүй юу? Тархины одоо хөгжил тарих гэдэг эрхтэн маань өөрөө маш онцлогтой эрхтэн. Эхийн хөвлөд бүр хүүхэд бүрэлдээд ерөөсө зүрх тарих хоёр маань хамгийн түрүүнд хөгжиж эхэлнэ. Тэгсэн чинь эхийн хэрэгтнүүд ингээ хөгжлөн дуусаа явж байгаа тарих гэдэг эрхтэн маань хамгийн сүүлд хөгжлөн дуусдаг. Тийм болохоор 25 хүртэлх нас хүртлээр ерөнхийдөө хүн одоо яг ингээд сэтгэл хөдлөлөө удирдах, шийдвэр гаргах чадвар бүрэн хараахан одоо суугаагүй гэж үздэг, тархины хөгжил дуусаагүй гэж үздэг учраас өсвөр нас энэ хүртэл үргэлжлэдэг. Гэт байгаа. Одоо яг нөгөө таны контентуудыг, таны зөвлөгөөнүүдийг ингээд үзэж явах үед бол яг тэгсэн байсан 25 нас гэдгсэн чинь ихэнх хүмүүст орно сөрөг зүйл бичсэн байсан. 25 яхараа гэдэг. Тэгэхээр бас энэ дээр бас нэг зөв ойлголт авах юм байна. Сэтгэл зүйн хувьд тий тархины хөгжлийн хувьд л одоо энэ чинь насан туршиг байна гэж үзэх гээд өсвөр нас үргэлжилсээр л яваа гэж үзээд байгаа юм. Яг үнэ. Төлөвшөл дуусаагүй байна. Төлөвшөл дуусаагүй тий. Ямар орчинд өснөөсөө хамаарат гэсэн үг шүү дээ тий. Тэгээ өсвөр наснд ер нь хүүхдүүдийн цан характер ер нь яагаад ингэж огцом өөрчлөгдөд идэм бэ? Тэгээ илүү одоо юу гэдэг хүүхдүүд найз нөхөдтэйгөө ярилцах нь гэсэд эцэг эхчүүдтэй ярилцахаа байждаг. Ээж аав нарын хувьд бол түгээмэл одоо гол бэрхшээл бол хүүхд ярих ойлчлоо гэдэг асуулт байгаа гэдэг. Яг тийм. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн маань одоо сэтгэл зүйн онцлог гэж байна. За тэр маань болохоор ерөнхийдөө хүүхдийн танин мэдхийн бас өөрчлөлттэй уялдаж холбогдож явагддаг сэтгэл зүйн онцлогийн өөрчлөлт ч бас өсвөр насны хүүхэд маань бага насны үеэ бодох юм бол илүү их хийс сэтгэлгээ айгүй эрчимтэй өндөр түвшинд хөгжиж эхэлдэг. Мөн нөгөө тэгүр логик сэтгэлгээ буюу одоо ямиг учир холбогдлолтойгоор учир зүйтэйгээр одоо дүгнэх, задлан, шинжлэх ойлгож ухаарах ийм чадварууд хөгжиж эхэлдэг. Тэгэхээр ингээд танин мэдхийн хувьд ийм том өөрчлөлт явагдаад ирэхээр хүүхэд маань өөрөө юмсад хандах хандлага мөртлөө өөрчлөгддөг. Өөрийгөө шинээр одоо дүгнэх, шинээр харах, өөрийн үнэлэмжээ шинээр тогтоох, баг ингээд нэг шинэ төрөлт явагдаж байгаа юм шиг үйл ажиллагаа явагддаг. Тэгээд одоо ингээд бага наснд одоо ингээд хүүхэд маань өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлээд ийм хүн юм байна гэж бодсон байгаа шүү дээ. За ээж намайг хөөрхөн л гэдээсэн би хөөрхөн багтаа тий. Аав намайг одоо тондоо сайн л гэдээсэн ч гэдэг миний ухаантай болно гэдээсэн ч гэдэг юм. Ингээд ерөнхийдөө би ийм юм байна, тийм юм байна гэд ингээд бодсон байсан чинь өсвөр насн дээр ирээд дахиад тэрийг өөрийнхөө нүдээр харж өөрийнхөө өнцгөр тодорхойлж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхэд маань илүү их хийсвэр сэтгэлгээ хөгжсөнтэй холбоотой хийсвэр ойлголтуудыг хүртэл их боддог болно. Амьдрал гэж юу юм? Үхэл гэж юу юм? Хайр гэж юу юм? Би юу яах гэж төрсөн? Би юу ер нь төрөх ёстой байсан юм уу? Төрөх ёсгүй байсан юм уу? Гэд бид нар одоо бараг таньж байгаас тийм асуултуудыг өөрснөөс асуудаг байсан шүү дээ. Тэгэхээр ийм амар хийсвэр асуултууд гэдэг чинь хариулт нь болоход амар хэцүү. Тэ? Тэгээд тэр асуултуудыг өөрөөсөө их асуудаг болно. Тэгээ өөрийгөө ер нь үний юм уу те би ер нь сайн л гэдээсэн сайн байсан юм уу? Би ерөөсөө эсвэл үеийнхэнтэйгээ харьцуулахад сайн юм уу муу юм уу? Би ер нь болоод байгаа юм уу болохгүй байгаа юм уу? Би сайн хүүхд юм уу муу хүүхд юм уу гэдэг ингээ өөрөөсөө айгүй их юм философийн шин чанартай асуултууд асууна. Тэгэхээр хүүхэд ч өөрөө их дотгошоо төвтэй болчихдог байхгүй юу? Гадаад ийм идөгч жоохон сулгаад ирдэг. Онцлог өсвөр насны хүүхдийн. Тэгээд ирэхээр л эцэг эхчүүд маань юм ярихаа болчлоо. Ер нь ингээл бодлогошроод суугаад ах юм. Ер нь ингээл гөлдрөөл суугаад ах юм. Бараг хичээлээ хийхгүй юм ингээл ийм асуудал одоо юм ажиглаж эхэлдэг байхгүй юм асуудал гарч эхэлдэг. Тэгээд дааврын өөрчлөлт айгүй хүчтэй явагдаж байгаа. Өмнө нь бидний бие махбод ийм бэлгийн даавруудын ийм өндөр ийм идэвхтэй байдалд хязгаарч орж үзэж байгаагүй. Тэгэхээр бие махбод маань ч гэсэн тэр даавруудад танил биш. Тэгээд одоо нөгөө нэг сарын тэмдгийн мөчлөг гээл те хөвгүүдэд ч гэсэндээ тестостерон өндөр хэмжээгээр ялгараал эхэлнэ. Тэгэхээр ингээл нөгөө даавар гэдэг чинь айгүй хүчтэй сэтгэл хөдлөлт хүртэл айгүй нөлөөтэй ууртай уцаартай ингээл өөрөө ч бараг сэтгэл хөдлөлөө ойлгохгүй ямар ч шалтгаангүйгээр гинтл уур хүрдэг эсвэл гинтл гомдол төрдөг те ямар нэгэн юм сэтгэл хөдлөлийн докторгүй байдлууд хүүхдүүдэд их өөртөж мэдрэгдэнэ. Тэгэхээр ингээд гадна талдаа харж байгаа хүндээ айгүй хэцүү ойлгомжгүй санагдаж штэ. Тэгэл өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцаад юм хэцүү байгаад байдаг. Яг тийм өөрчлөлт
дээрэс нь дотор нь өөрөө зөрчилдөө үнсээд байна. Тийм. Тэрийгэл өөрөө таньж мэдгээл яваад байгаа хэлбэр байна. Тэгэхээр энийг бид нар энгийн гэж хүлээж авах уу, аль төвшөндөө бид нар энгийн гэж хүлээж аваад магадгүй энэ одоо хурц хэлбэртэй шилжиж ирэх юм бол бидний ийм шинж тэмдэг илрээд байдаг. Тэгэх юм бол бид нар мэргэжлийн хүнд хандах гэдэг ч юм уу, эсвэл эцэг эхчүүдэд авах арга хэмжээ гэдэг юм уу, тэр талаараа. Тэгэхээр уг нь бол энэ хэвийн өөрчлөлт. Уг нь энэ хямрал бол явагдах ёстой зүйл. Одоо ингээд бид нар ингээд хүүхдэд зовхыг харах юм дургу те. Ингээд хямраал, эморол те. Ингээд уурлаас ч юм уу юм сүрэг юм хэцүү сэтгэл хөдлөлийг нь харах амар дургу штэ. Үргэлжлэлийн баяртай, идэвхтэй, юм сайхан зантай байвал уг нь гоё. Гэхдээ одоо ингээд чинь том хүн болж төлөвшөж байгаа айгүй чухал үйл ажиллагаа явагдаж байгаа хямралахгүй юу. Тэгэхээр энэ хямрал явагдчихэж хүүхэд чинь бидний хүсэж байгаа тэр бие даасан ухаантай, хариуцлагатай, өөрийгөө ойлгодог, бусдыг ч гэсэн ойлгодог те ийм хүн болж төлөвшгөөд байгаа. Тэгэхээр хямралыг бол бид нар айлуулах эерэг талаас нь харвал зүгээр. Хямрал харин гэхдээ гүнзгийрээд үнэхээр асуудал болсон үед бол тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүд маань нэгдүгээр хүүхдээ маш сайн ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт болж өгвөл ярилцж явах хэрэгтэй. За тэгээд үнэхээр тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэж хүүхэд чинь хүссэн үед бол тэрийг доогуур үнэлж болохгүй. Хүүхэд тийм тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэж хэлэхдээ зүгээр л нэг уйдсан даа ч юм уу те зүгээр л нэг гинт бодсноо нэрээ би тэгмээрэн гэж хэлдэггүй л ахгүй юу. Хүүхэд өөрөө тэрийг зөндөө олон удаа бодсон асуудлыг те ингээд өөрөө давж туулахыг хичээсэн болоод ээж аавда үнэхээр болохоо болсон болоод л ээжээ аваа би жоохон хэцүү байна. Эцсийн мөчд барах шүү. Би сэтгэл зүйчтэй уулзмаар байна тий. Надтай нэг ярилцаад өгөөч. Энийг яах вэ гэдэг юм тусламж дэмжлэг ирж хайдаг. Хэрвээ үнэхээр тэгсэн бол эцэг их тэрийг доогуур үнэлж хизээж болохгүй. Болж өгвөл мэдээж эхлээд бид нар өөрийнхөө нөөц болцог ашиглан өөрснөө ярилцаад үзэн штэ. Ярилцаад ойлгож чадахгүй эсвэл өөрөө юу гэж хэлэхээ мэдэхгүй байж болно тий. Тэр үед бол мэргэжлийн тусламжийг авахтаа бол нэг их айж цааргалах хэрэггүй. Аль болох иш дарга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг тийм. Одоо нөгөө эцэг эхчүүд гэдэг чинь хүүхд маань надтай юу ч ярихаа болцсон гэдгийг бол энгийнээр хүлээж авах юм байна. Эхний ээлжиндээ. Тэгээд хүндэрсэн үе буюу одоо юу гэдэг хүүхэд бүр өөр асуудлууд гаргах, хичээл сургуультай явахгүй болохоос эхлээд энийг нь илүү нэг хустаа авч үзэх хэрэгтэй болж таарч байна. Яг зөв. Яг хүндэрсэн үү, хүндрээгүй юу гэдгийг яг та маш зөв хэллээ. Ерөнхийдөө одоо ингээд нэг меморал те ингээд дуугаа хураах, за нэг уурлах бараг ээж аав нар ойлгондоо. Ихэнх ээж аав нар л угаасаа ойлгоно. Яг хизээд мэргэжлийн хүнд хандах вэ, хизээ анхаарах хэрэгтэй болсон бэ гэдэг маань за мэдээж хүүхэд өөрөө хэлэх нь байна. Хоёрдугаарт хүүхэд хэлэхгүй байсан ч гэсэнтэй бусад амьдралын чухал одоо талбарууд дээр асуудал гаргаж эхэлдэг. Унтгаа болдог, хоолны туршил өөрчлөгдөг, хиддэг, эсвэл бүр идэхэ болчдөг. Тэ? Эсвэл одоо бүр ингээд найз нөхдөд харилцаа хүртэл алдагддаг те. За гэртэл ингээд байгаа юм гэсэн чи үгүй. Хичээл дээр хүртэл ингээд хүмүүнтэй муудалцдаг те. Удаа дараа давтагддаг. Эсвэл ингээд ингийнхнийхаа зугаалганд хүртэл яваа болцсон байдаг ч гэдэм үү те. Тэгээл одоо ингээд нөгөө сошиал орчин байгаа штэ. Таагүй юмнууд ингээд бичдэг хүүхдүүд заримдаа тийм ээ. Тэгээд ингээд олон талбар дээр эсвэл нэг хичээл сурлагаа дамууддаг ч юм уу те. Олон талбар дээр энэ бэрхшээлүүд зэрэг гараад ивэл үнэхээр асуудалтай байна л гэсэн. Тэгэхээр нөө эцэг эхчүүдийн хамгийн номер 1 тавах зүйл бол хүүхдүүдтэйгээ ярилцах нь их чухал. Бид нар тэгэнгүүт л эцэг эхчүүд бас тэгж байна. Бид нар ярилцаж чадахгүй байна. Ер нь ярилцахад ийм одоо нэг тодорхой хэмжээний алхамч гэдэг юм уу. Ингээд нэг хэлээд ярилцвал ихэнхдээ эцэг эхчүүдийн хувьд бол шүүмжлэх гэдэг хүүхдүүдээ. Тэг чи тэгдэг байсан. Би ингэдэг байсан. Манай үе дээр ингэдэг байсан гэдэг ч юм уу. Яг ингээд ирэхээр нөгөө хүүхдүүд хаалттай болчдөг юм болов гэж хараад байгаа. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүдтэй хэлэх гээд байгаа гол зүйл нь ер нь яаж ярилцах хэрэгтэй юм хүүхдүүдтэй. Яг зөв. Ярилцах дээр урьдчил болгоод нэг юм хэлэхэд бол өсвөр наснаас өмнө ярилцах сурах хэрэгтэй. Байдаг шүү. Маш чухал ойлголт. Одоо ингэдэг байхгүй юу? Хүүхдийг одоо ингээд олон сэтгэл зүйн онлоор те олон эрдэмтдийн юм онлуудаар янз бүрийн төвшөнд ингээд үе шатад хуваадаг. Их түгээмэл хуваагддаг үе шат бол одоо угаасаа одоо өсвөр насны өмнөх үеийг ерөнхийдөө 5-аас 6-аас 12 хүртэлх насны хүүхдийг юм далт үе гэж нэрлэдэг байхгүй юу? Яг энэ насны сэтгэл зүйн онцлогийг өөрөөр хэлбэл тэр үед хүүхэд ер нь хамгийн амар болчдөг. Өмнөх шигээ ингээл
хоолундыг халбагдах те хувц сонрыг нь анхаарах те эрүүл мэндийг нь байнга ингээл чагнах ч юм уу шаардлага гарцсангүй гайг болчдөг. Тэгээд яг 1 2 дугаар ангийн өнгөрчих юм бол хүүхэд хөрхөн бие дагаад хичээл номдоо яваал те. Тэгээл нэг амар уур уцаарч байхгүй үг мөгөнд хөрхөө ороод те юм урайлах юм хөрх үе байдаг. Тэгэхээр яг энэ үе дээр эцэг эхчүүд маань ер нь жоох ингээд анхаарлаа сулруулах гэдэг. Тэгээд энэ үе дээр хүүхдтэйгээ дотонсож амжаагүй энэ үе дээр ярилцаж сураагүй байх юм бол хүүхэд өсвөр насны угаасаа онцлог хаагддаг. Тотгошоо болдог. Тэр үед нь гинт анхаарад гинт ингээд нэг амар санаа тавиад эхлэхээр хүүхдүүд тэрэнд цааргалж цочирдоод яагаад ингэж байгаа би те худлаа л одоо баг ингэж чинь гэдэг юм уу те ерөөсө тэрэнд юм ихтгэл үнэмшилтэй ингээд өөрийгөө нээж хандах нь аюул сул болчдөг. Тэгэхээр хамгийн чухал бол хүүхдээ өсвөр наснд хүрэхээс өмнө ярилцаж дотонсож сурах хэрэгтэй. За тэгсэн чи одоо айл хэдийн өсвөр настай хүүхдээ зэгчээ суулж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт одоо танаа хүүхэд өсвөр настай болцсон. Одоо яах вэ гэд бодож байгаа бол өсвөр насныхаа хүүхдийг ажиглана. Хамгийн түрүүнд ажиглана. Ажиглаж агаад хизээ хүүхэд чинь ярилцмаар байна. Тэр үед ярилцсан. Зөв цаг бол хүүхэд чинь ярилцахыг хүсэж байгаа цаг хамгийн зөв цаг байдаг. Тэрнээс биш ээж аав нарын гэдэг чинь асуудал гарахаар тий эсвэл өөрөө завтай болохоор эсвэл өөрөө нэг юм сайхан ашиг хөдөлгөөр. Тэгэл ингээд нэг ярилцах гад хэлдэг шүү дээ. Тэгсэн чинь тэр хүүхэд үсээгүй байж болно шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд өсвөр настай хүүхдтэй харилцаад ярилцахаар шийдсэн бол хамгийн зөв цаг хүүхэд өөрөө хүсэж байгаа үед. За тэгээд за юмыг яаж вэ? Өөрөө бид нар ээж аав ингээд ярилцлагыг эхлэх гээд үзэж болно тийм ээ. Тэгсэн чинь хүүхэд дургуй ээж болно шүү дээ. Ингээд өөр мөр тийш хараад 1 2 өөр мэдэхгүй энэ гээл те. Тэгэх юм бол ярилцлагыг хүчилж болдоггүй. Хүчлэх юм бол улам хүүхэд чинь хаагддаг, улам залхдаг. Тийм болохоор ярилцах орлогыг хийж болно. Хийхдээ хүүхдийнхаа байдлыг хариу үйлдэлийг сайн ажиглана. Хизээж хүчилж болохгүй. Дургуй байх юм бол за миний хүү ээж нь ер нь ингэж ажиглаад ер нь санаа зовоод байгаа шүү. Би чамтай ер нь ярилцмаар байх шүү миний хүү. За яах вэ? За амар за хичээлээ хий гэл ингээд өнгөрөх нь шүү дээ. Тэгээд тийм урилга авцсан гэсэн үг чинь ер нь бол урилга авцсан хүүхэд дараа ярилцахад бэлэн. Тийм. Арай зөрөгтэй. Арай одоо ингээд шийдвэр гаргаад ээж автайгаа ярилцъя гэсэн юм алхам хийхэд арай эвтэйхэн болчдөг. Нэгээсэндээ наан бэлдсэн учраас тийм. Яг одоо ингээд таныг тайлбарлаж явах үед надад ч гэсэн тохиолж байгаа л хэсэг л байна л да. Тэгэл яг өөрөө ирэхгүй яг хүүхэд хоёрын хоорондын болж байгаа хэсэг ч юм уу харагдаж байгаа. Тэгээд аль болох ер нь зөв арга барилаа л ярилцсан чухал юм байна. Тэгээд хянхуу итгэхүү гэдэг нэг юм хэсэг байна. Тэр юу гэдэг ихэнх эцэгчүүд хүүхдүүдэд хянах орлогыг номер 1 тавиад идэг. Тэнгүүд л одоо юу гэдэг нийгэмдэр гарч байгаа одоо асуудлуудаас болоод хүүхдүүд дээр гарч байгаа асруулын юм кейсүүд биш тий одоо хүн цочирдморч гэдэг юм уу те тэдгэрийг харангуутлаа бид нар гинт цочирдож хүлээж аваад эцэг эхчүүдийн хүлээж аваад тэнгуүтлээ хүүхдэд огцом хяналт тавиад эхэлждэг ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар яг энэ үед нь хүүхдийг хянах юм уу хянаж байгаа бол ер нь яаж хянах юм итгэх ёстой юм уу энэ хоёрыг хөвчлээд үзвэл одоо аль нь өндөр хувьтай байх ёстой юм болоо. За итгэх хэрэгтэй гэдэг хүн болгон мэднэ ярихч баг хэрэггүй бах тийм ээ хүүхдтэй угаасаа итгэх хэрэгтэй. Хянахын хувьд бол хянуулах хинч дургу. Хяналтанд байх хинч дургу. Тий. Харин яах ёстой вэ гэхээр хил хязгаарыг тогтоож өгч хэрэгтэй. Хил хязгаарыг тогтооно гэдэг маань одоо юу гэдэг өсвөр насны хүүхдийн онцлог юм байдаг байхгүй юу? Бүрэн төлөвшөөг байгаа. Сайн, муу, зөв, буруу тий одоо ингээд би юу гэдэг тэдэн цагаас өмнө удах ёстой, ингэх ёстой, тэгх ёстой гэдэг ингээд ийм зөв байдлаар ийм шийдвэр гаргах одоо хил хязгаарын мэдрэмж энэ суугаагүй байгаа. Тийм учраас эцэг эхчүүд маань өсвөр насны хүүхдээ угаасаа итгэнэ. Угаасаа болж өгөл итгэнэ. Итгэмээргүй юм ярьжсэн ч гэсэндээ хүүхдийнхаа талд орохыг л мэдээж хичээнэ. Тэрийг бол баримтлах ёстой заавал. За тэгээд харин юу гэдэг уурлалгүйгээр одоо шууд тулгалгүйгээр маш логиктой тий уул үндсийг сайн тайлбарлаад хил хязгаарыг нь сайн ойлгуулах хэрэгтэй. Одоо гэдэг миний хүүхэд гадаа гарч тоглож бол найзуудтайгаа уулзаж болно гэхдээ чи уцаа цаавал авч явах хэрэгтэй. Эсвэл урдчлаад надад мэдэгдэх хэрэгтэй.
Эсвэл оройд хэдэн цагаас хойш оройтож болохгүй. Тийм ээ? Тэрийг дандаа уртчлаад хил хязгаарыг дандаа тавьсан байх хэрэгтэй. Утас үзэж болно. Гэхдээ хүүхдийн заалгуур хайсныхаа дараа ч гэдэг юм уу? Тэ эсвэл оройд хэдэн цагаас хойш нойроо хугасаж үзэж болохгүй ч гэдэг юм уу? Дандаа ийм хил хязгаарыг хүүхдэд маш сайн тавьж өгч явах хэрэгтэй. Дээрээс нь өөрөө хүүхдийнхаа хил хязгаар хувийн орон зайруу халтаж болдоггүй. Тэр бол хүүхдийн хамгийн чухал хил хязгаарын зөв мэдрэмжийг хөгжүүлэхэд нь нөлөөтэй зүйл байдаг. Хүүхдүүдэд эцэг их ингэдэг байхгүй юу? Хүннийг доромжилж болохгүй ч гэдэг юм. Одоо хил хязгаар өгөн тавьж өгөөд ш харилцааны хил хязгаарыг те хүн чамд ингэж хандвал чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй ч гэдэг юм уу? Хүн чамайг ингэж бараг зүрхлээ зохиорооч гэдэг юм. Одоо ингэж амар олон янз юм зааж өгдөг ш те. Тэгэхээр тэр болгоноос хүүхэд зүгээр мэдээлэл авдаг. Эцэг их яг хүүхдтэйгээ харилцаж байхдаа хүндлэлтэй харилцаж гин үү? Хувийн орон зайд нь халдахдаа зөвшөөрөл авч гин үү? Ядаж урдчлаад анхааруулж гин үү? Тэ? Шийдвэр гаргахдаа хүүхдийнхаа санаа бодлыг сонсож гин үү? Сонсохгүй байна уу? Ядаж асууж гин үү? Гэх мэтчлэн байдал ч өөрөө хил хязгаарыг ерөөсөө шууд үггүйгээр тавьж өгч байгаа сургаж байгаа зүйл байдаг. Тэгэхээр мэдээж эцэг эхчүүд бүх талын хил хязгаарын зөв ойлголтыг хүүхдэд төлөвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ хяналт бол энэ ерөөсөө биш байдаг. Хяналтыг ямар үед тавьдаг вэ гэхээр үнэхээр ингээ та хэд ярилцаа тохиролцоод байгаа мөртлөө удаа дараалаад тэр хэрэгжихгүй асуудал хүндрэх янзтай байвал хяналт тавина мэдээж. Гэхдээ хяналтыг тавихдаа дандаа анхааруулгатай. Би чиний утсыг үзэн шүү. Нууцаар биш. Өөрт нь хэлж. Чи ерөөсөө гэртэл өрн байх хэрэгтэй шүү. Сүүл үед дандаа оройтод байна. Тэ? Одоо би зөндөө ажиглалаа гэдгийг дандаа урдчилж ярилцаж анхааруулгын үндсэн дээр тэр хяналтыг зөвшөөрөлтөөр тавих хэрэгтэй. Хүч төрж тавих бол дандаа сөрөг үр дагавар төрөгдөг. Одоо сая яг хэлжсэн гинт шууд утсыг авангуутлаа үзнэ гэвэл энэ илүү том асуудал үүсэх гэдэг. Дахиад нэг таны өмнө хэлсэнчлэн бэлдэх наан бэлдэх тийм. Иймэрхүү бай шүү. Би тэгвэл утсыг ч нүзэн шүү. Гэх юм бол хүүхэд түүнийг хүлээж аваад бэлэн болчихно. Ядчил магадгүй өөрийн зөөр нууц хэсгүүдээ ч гэсэн хадгалах тийм боломжийг нь олгож чинь гэсэн үг. Хүүхэд чинь хамгийн гол нь өөртөө тийм эвгүй мэдрэмж авахгүй шүү дээ. Яг үнэ. Тийм. Ээж нэг ингээд миний тэрийг харчлаа ч тийм. Өөрөө хинч биш юм шиг те. Эсвэл өөрийг нь ерөөсө хүндэлдэггүй юм шиг те. Ерөөсө айгүй муухай мэдрэмж авна шүү дээ. Тэр мэдрэмжийг ядаж авахгүй байхгүй. Шалгуулсан ч гэсэн хянуулсан ч гэсэн. Нөгөө нэг бид нар ч гэсэн яг ийм асуудал тулвал яах вэ гэж бодгол хэрэгтэй. Хин нэг миний утсыг шууд зөвшөөрлгөө аваад үзвэл надад ямар мэдрэмж төрөх үү гэдгийг. Тэгээд нөгөө алин модноосоо хоол ондоггүй гэдэг шиг тэр эцэг эхчүүд бид нар өөрсдөө яаж хүүхдүүдтэй хандж байгаа номер 1 асуудал болчиход байна. Сурлагын хувьд ч гэсэн тийм ээ. Хүүхдүүдтэй анхаарал халамж яаж таах уу гэдгээс эхсүүлээд. Тэгээд хүүхдийн дүн муудах юм асуудал гарч идэг. Тэгээд энэ одоо юу гэдэг өөр асуудал байгааг илэрхийлж болох уу? Одоо сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг сургууль дээр нь асуудал гарсан ч гэдэг юм уу? Тан дээр иймэрхүү тохиолдлууд одоо дүн муудах гэдэг нь бас эцэг эхчүүдийн хувьд одоо нийтлэг тохиолддог асуудал болчиход байна шүү дээ. Тэгвэл тан дээр ийм шалтгаанаар ирж исэн хүүхдүүд байдаг уу? Байдаг. Ерөнхийдөө дүн муудах гэдэг ганцхан шалтгаан байгаа үед бол ирдэггүй юм. Дүн муудахын хажуугаар давхар олон янзын шалтгаан одоо асуудлууд гарцсан тохиолдолд мэргэжлийн хүн дээр ер нь ирдэг. Тэгэхээр дүн муудах гэдэг чинь олон талтай л гэсэн үг. Ер нь би түрүү хэлсэн шүү дээ өсвөр насны хүүхдийн онцлог нь өөрөө дотгошоо идэх ихсчдэг байхгүй юу? Гадаад идэх ер нь суларчдаг. Дотроо одоо ингээ гаднаас нь харуул тэр хүүхд нэг юм гиүрээд байгаа юм шиг, хийцгүүрээд байгаа юм шиг нэг гүлрөөл нэг юм байдалтай харагддаг байхгүй юу? Тэгтээ тэр хүүхдийн дотор амар идэвхтэй үйл ажиллагаа ингээл бараг дотоод юм эрдний дан болоод байгаа юм шиг энэ бөмбөг дэлбэрэл байж байгаа гэсэн. Тэр үедээ дүн жоохон мууддаг шүү. Тэр үедээ ер нь жоохон юм нөгөө бага насны үеэ бодох юм бол ер нь жоохон хичээлдээ идэх сулардаг. Жоохон хайнга болдог шүү. Тэгээд ерөнхийдөө ихтэй бүр огцон муудахгүй л дээ. Хэсэг хугацаанд жоохон муудах бол харцсангуу одоо өсвөр насны хүүхдийн хямралын бас нэг онцлог байх талтай бас байдаг. Давхар өөр асуудал гараад байна уу гэдэг чинь хамгийн чухал. Ярилцаад үздэг байхгүй юу? Ярилцаад үзсэн чинь бодит шалтгаан байвал та хэд асуудалд одоо хөнгөнөр хандаж болно. Одоо юу гэдэг би тооны багштай дургүй байна. Тэ эсвэл сургууль би шилжчихлээ. Би эсвэл энэ сэдвийг л ойлгохгүй байна.
манай ангийн хүүхэд хичээл хийхгүй байна. Эсвэл найз залууд охинтой болчлоо, найз хүүгүнтэй болчлоо ч гэдэг юм уу. Ийм бодит шалтгаан ингээд харагдаж байгаа юм бол харьцангуй ойлгомжтой авах арга хэмжээж тодорхой шүү дээ, тийм ээ. Гэтэл ингээд ярилцаад үзэхэд бодит шалтгаанч байхгүй. Тэгсэн мөртлөө нэг л олон янзын ийм тавгүй өөрчлөлт гараад ивэл асуудал гэсэн үг. Тэр үед л яг мэргэжлийн хэмжээнд хандах нь зүйтэй. Бид нэр өөрсдөө шийдвэрлэх боломжгүй гэсэн үг. Тэн дээр хугацаа алдаж болохгүй юм байна гэдгийг л бүр одоо алхам тутамдаа танаас ойлгож чинь, сонсож чинь. Тэгээд би нэг юу үзлээ л дээ. Нэг контент үзлээ. Тэгсэн чинь эцэг ихтэй яг юу шилмээр байна гэдэг тийм контент байсан. Тэгээд энэ бас их зөв юм болоо гэж бодсон. Тэгсэн яг тэн дээр бол тэгжсэн. Биднэрээс яагаад сонсдгүй юм бэ? Намайг ингээд сонсоод өгөөч гэж нэг бүр эрэхтэй хөхд. Одоо миний харж байгаа нэг 16 7 болох. Намайг нэг жоохон ч ихсэн ойлгодог болоосаа энийг хизээ нэгэн цагт олоод үзээсэй гэж хэлсэн байсан. Тэгээд ер нь эцэг эхчүүд бид нар өөрсдөө ойлгохгүй байна уу? Яг үнэ. Одоо ингэ нэг сонсох талаар ярьж шүү дээ. Түрүүн нэг ярилцах талаар хоёлаа ярилцаад өнгөрсөн те. Тэрэн дээр би сонсох талаар дутуу хэлсэн байна. Ярилцсан гэдэг чинь ярих шахгүй юу? Ээж аав нар ярилцсан тэр яриад байдаг байхгүй юу? Өөрөө яриад байдаг. Чи ингээд байна, ер нь ингэсэн юм биш үү, тэгсэн юм биш үү, миний үед юм байсан. Чи ер нь одоо ингэж гэдэг ингээд өөрөө их яриад байдаг. Тэгэхээр тэр ярилцах гэдэг үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг чи өөрөө сонсох. Сонсно гэдэг чи өөрөө зүгээр сонсох биш шүү те. Олон янзын сонсолт байдаг эцэг эхчүүдийн хувьд, ер нь хүний хувьд тийм ээ. Идэвхгүй зарим сонсно. Сонссон болно те. Ингээд өөрөө завгүй маггүй байвал тийм үү ингээд өнгөрчдөг ч юм уу. Хамгийн гол нь хүүхдээ яаж сонсох ёстой гэхээр идэвхтэйгээр сонсох хэрэгтэй. Идэвхтэй сонсно гэдэг чинь хүүхдийнхаа одоо ярианд хариу үйлдэл сэтгэл хөдлөлөөрөө үзүүлнэ. Оюун бодлороо одоо үзүүлнэ те. Тэгээд ингээд өөрийн бодлоо илэрхийлнэ. Энэ ярилцлага өөрөө идэвхтэй ярилцлага, идэвхтэй сонсох арга барилахгүй юу. Тэгээд давхар идэвхтэй сонсохын хажуугаар ээж аав нар авигүй их шүүмжилж сонсно. Хамгаалж сонсно. Сонгож, ялгаж сонсно. Сонсох юм аа сонсно тийм. Тэгэхээр энэ хүүхэд чинь хаагдчихдаг байхгүй юу? Дараагийн удаа ярьсан чи ийм л байх юм байна. Тийм. Итгэхэ болчдөг ээж аавтаа. Тэгэхээр ер нь бол шүүмжлэх бүр ямар ч шаардлагагүй шүү дээ. Хичнээн хүүхэд чинь буруу юм хийсэн байсан ч гэсэн хичнээн одоо ингээд алтаатай юм те одоо нэг хилчмээр юм хүнд гарч ирж байгаа л да ээж аавтад бол тэгсэн ч гэсэн шүүмжлэх угаасаа улам харилцаагчид дурдуулна шүүмжлэлээгээд хүүхэд чинь алтаагаа засахгүй тэгэхээр ямар эерэг үр дүнтэй юм бэ? Тийм болохоор шүүмжлэх ямар шаардлагагүй. Харин ойлгохыг хичээх хэрэгтэй байхгүй юу? Манай хүүхэд яагаад ийм хариу үйлдэл гаргацсан юм бэ? Яагаад уурлаад найзгаа зөгцсөн юм бол? Яагаад хичээлд явахгүй байгаа юм бол? Яагаад ингэж өрөө унтахгүй, яагаад ингэ уцаасаа салж чадахгүй гэдэг ойлгож сонсох хэрэгтэй. Тэгэх юм бол хариу одоо тэр нөгөө үр дүн те хариу авах арга хэмжээ чиглэл болох. Сэтгэлээсээ ойлгох. Тийм. Яг үнэн та сая хэлжсэн. Яг гар утсаа оролдонгоо хүүхдийн хайрыг сонсож огтосоо болохгүй байх. Нэгэсэндээ намайг угаасаа л тоохгүй нэг тийм мэдрэмжийг айл хэдийн аваад эхэлчихсэн гэсэн үг юм байна. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд сэтгэлээсээ сонсдгоо гэдээ өөрсдөөсөө бас нэг асуух хэрэгтэй. Яг үнэ. Болж тарж байна. Тийм. Тэгээд ингээ ярилцж байхад зарим ээж аав нар хүүхдтэйгээ бүр яг юм яаж юм байцалт авч байгаа юм шиг тэр ярьдаг ээж аав нарт байдаг тийм. Тэгэхээр яах юм бэ? Бүр байцалт авч байгаа юм шиг ярьжсэн аа. Тэр хараа ингээ надтай нээгддэг байхгүй юу? Ингээ хамаг юм нууж байгаа маа гэдэгдэг байхгүй юу? Тэгэхээр ингээд ээж аав нар ингээд харилцгаад байхад орлого бүтлгүүтэй длах юм бол өөрөө яаж яриад байгаа юм бэ? Би яаж сонсоод байгаа юм бэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Өөрөөсөө л асуух. Тий. Тэрнээс биш хүүхэд болох ээж аавдаа ойлгохдгийг угаасаа хүсдэг байхгүй юу? Хүүхэд болох ээж аавдаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэг. Хүүхэд болгон ярилцахыг угаасаа хүсдэг байхгүй юу? Төрөлхийн угаасаа хүүхдийн хүсэл байдаг байхгүй юу? Яг. Тэгээд сая хэлсэн нөө ээж аав нь тэгж би нэг асуулт дараагийн асуултынхаа барыг хариултыг олчих шиг л боллоо л да таны хэлж байгаагаар яасан бэ гэсэн чинь манай хүүхэд надтай ингээд юм ярьдаг вэ. Тэгснэ найз нартайгаа яриаддаг гэдэг чинь барыг ээж аав нь сонсохгүй байгаа учраас саяны хэлсэн шалтгаанаар сонсоод байгаа учраас хүүхдүүд чөлөөтэй сонсох боломжтой хүнийг сонгоод байна уу? Тийм. Найзтайгаа ярилцаад байна гэдэг. Найзууд ч амар гоё ярьдаг шүү дээ. Бидний найзууд ч гэсэн бидэртэй гоё ярьдаг үстэй. Ярихаар аюу гоё болдог шүү дээ, тий. Шүүмжлээл, загнаал, чин гэх үйсэн, чиний буруу гэхгүй тий. Бидрийг сонсохдоо дэмждэг, тий, ойлгодог, тэгсэн байна гэл ингээ тий. Тэгээд ингээ шаардлагатай үе зөвлөгөө өгөхөөс биш тулгадаггүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр найзтайгаа ярилцахаар угаасаа
гоё байдаг. Тийм ч болохоор Монголын ард түмэн өсвөр насны хүүхдтэйгээ яаж харилцдаг вүлээ? Анд мэд нөхрөл гэдэг шүү дээ. Тийм өсвөр наснда хүүхдтэйгээ угаасаа найзтайгаа яаж харилцдаг бэ гэдгийг л өөрөөс асуугаад үз. Хоолойны өнгөө хүртэл ямар байлга тий. Бид нар хүүхдтэйгээ ярихдаг хоолойны өнгө өөр идэв шүү дээ анзаарвал. Тэрэ тэгээч гэлтэй тий. Аль хурдлаач гэл ерөөсөө тэгдэг шүү дээ. Бид нар найзтайгаа тэгдэм үү? Үгүй шүү дээ тий. Хоолойны өнгө маань өөр идэг. Асуулт тавьж байгаа хүсэлт маань тэгээд өгөөч хизээч боломжтой вэ? Ингэж чадах уу гэж ярьдаг шүү дээ. Тэгээрээ ингээрээ одоо гэдэггүй үстэй тий. Тэгэхээр ерөөсөө бид нар найзтайгаа ямар хүндэтгэлийг шингээж харилцдаг тэрийг шингээх хэрэгтэй. Тэрнээс биш анд мэд нөхрөл гэхээр бүх юма дундаа хийгээд найз нь дундаа ороод бүх юмын зөвшөөрөөд ингэ явах гэсэн үг ерөөсөө ч биш. Яг үнэ. Тэгэхээр нөгөө нэг л хүүхдийнхээ өөрөө найз нь байж чадаад чин сэтгэлээсээ ойлгож сонсоод байвал хүссэн үсээгэл хүүхдүүд ярьдаг л болох юм байна. Юм аа нуухгүй байх юм байна. Тэгэхээр бид нар өөрсдөө яг тэгж чадахгүй байгаад идэх нь л гол асуудал болчиход байдаг. Энэ одоо бид нар ингэж л хандаад идэв юм шиг байна. Энэ миний хүүхд юм чинь гэж харцаад байна. Тэр хүнийг яг ийм хувь хүн гэдэг талаас нь хандахгүй байдаг шиг байна тий. Яг тэгдэг. Хүн шүү дээ. Эхлээд хүн гэдгийг харах хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн одоо ингээд гол сэтгэл зүйн одоо юу гэдэг олж авч байгаа зүйл нь хувь хүн болж төлөвшөх үйл ажиллагаа явагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа хүүхэд өсвөр насны хүүхэд цаанаасаа хувь хүн гэдгийг мэдрэх, хувийн орон зайгаа чухалчлах, бие даасан одоо тийм байдлыг мэдрэх одоо сэтгэл зүйн хамгийн чухал хэрэгцээ болчдөг. Тэгэхээр бид нар ерөөсөө л хүүхдээ хувь хүн шүү гэдгээр нь л харах хамгийн чухал. Гэтэ яг үндэ бага насны хүүхдийг ч гэсэн бид нар хувь хүн гэж харах хэрэгтэй байдаг байхгүй юу? Уг нь бол тийм. Подкастын ерөнхий тэтгэгчээр Монголын оюухан агтайм ажиллаж байна. Монгол оюуныг дэлхийд таниулна. Тэр Монголын оюухан агтаймын бүтэн жилийн сургалтууд яг одоо элсэлтүүд эхэлсэн явж байгаа. Та бүхэн хүүхдүүдэд оюуны хөгжлийн олон талт сургалтуудад хамруулахыг хүсвэл оюухан агтаймын салбарт хандаарай. Та бүхний ойролцоо Монголын оюухан агтаймын ямар нэгэн салбар заавал байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр оюуны хөгжлийн олон талт сургалтууд хамрагдсанаар хүүхдүүдэд сурах арга барилыг олгох, өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө олох, цаашлаад төв дэлхийд гайхагдсан тамирчдыг хүртэл бэлтгэхэд, тамирчин болох хүртэл болцоогоос бий болгож байгаа. Тэгэхээр та бүхэн маань оюухан агтаймд хандаж, мэдээлэл авч, ойрхон салбаруудад очиж багш нартаа уулзаж ярилцсан яг хэрэгтэй эсхийг шалгаж өөрийнхөө үнэлгээд өгнөлтүүдийг хийснээр сургалтуудаас хамрагдаарай гэж хүсэж байна. Тэгэхээр та бүхэн ямарваа нэгэн байдлаар хүүхдүүдэд хөгжүүлэх сургалтуудад заавал хамруулж байгаарай. Монголын оюухан агтайм Монгол оюуныг дэлхийд таниулна. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Монголын оюухан агтайм Монгол оюуныг дэлхийд таниулна. Подкастын хамтран ажиллагчаар Rings Center, Rings Strand ажиллаж байна. Та бүхэн сэвлэг үргээх ёслол, төрсөн өдөр, ажил хэргийн уулзалт, шинэ жилийн арга хэмжээгээ энэхүү ресторанд хийх бүрэн болцоотой 70-75 хүн хүлээн авах хүчин чадалтай байгаа. Мөн дээрээс нь хосоор ирж болцоход хамгийн тухтай газар байх болно. Хаягийн хувьд хан хийлс болон Times Square хотгоноос их зурагшаа чигээр явхад туулгын ирэг дээр байрлаж байгаа. Тэгэхээр та бүхэн энэхүү ресторанаар өргөнөөр иргэн үйлчлүүлээрэй. Подкастын хамтран ажиллагчаар Rings Restaurant. Эцэгхийн шийдвэрийг нэгт биш, хүүхдийн өөрийнх нь шийдвэрийг нэгт эхлээ сонсох хэрэгтэй гэдэг баг тийм. Яг үнэ. За би яг энд бас сая ингээл ярилцаал яг энэ хүүхд маань гэдгийг айгүй гоё ингээ харж авч чадчихна л да. Нэрээ хүүхдтэйгээ яадаг үлээ гэдэг асуултууд л ингээл толгой дотор эргэлдээл байгаа тийм. Тэгээд дахиад нэг юм одоо би нэг жоохон хүнд хэсэг ярих гад байгаа уучлаарай. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нөгөө нэг судалгаан дээр одоо сургуульд суурилсан сурагчдын эрүүл мэндийн судалгаа гэж байгаа юм байна. Тэгээ энэ дээр яг дахиад нөгөө насны буюу 13-аас 17 насны хүүхдүүдэд судалсан судалгаан дээр 39% нь өмнөх 12 сарын хугацаанд сүүлийн 1 жилийн хугацаанд амиа хорлох орлогыг талаар одоо бүр ноцтойгоор бодож исэн гэсэн тийм судалгаа юм л да. Тэгэхээр яагаад энэ хүүхдүүдийн амиа хорлох орлого асар их бодоод байна. Дээрээс нь ийм орлого хийгээд байна. Тан дээр ирж байгаа хүүхдүүд дээр ч гэдэг юм уу, иймэрхүү тохиолдлууд хэр их байдаг вэ? За өсвөр нас бол угаасаа өөрөө хүнд хэцүү нас гэдгийг сая зөндөө ярьлаа тийм ээ. Угаасаа хэцүү нас.
За тэгээд тэр үедээ болохоор ерөнхийдөө орчны тааламжгүй нөлөө те сургуулийн орчны таагүй байдал одоо үеийнхэнтэйгээ тийм дээрлэхэлд үеийнхний таагүй харилцаанууд гэр бүлийн харилцаа таагүй байх, докторгүй байх гэд маш олон хүчин зүйл нэгдчихээрээ өсвөр насны хүүхэд маань яг ингээд өөрийнхөө нөөц болцоогоор тэрийг ингээд даван туулах боломжгүй. Угаасаа тэр хүүхэд одоогоор тийм болоогүй том хүнч хэцүү тийм ээ. Тийм болохоор өсвөр насны хүүхдүүд маань насан туршдыг бодвол угаасаа сэтгэл түгшилт энэ төр өндөртэй явдаг. Тэгээд стресс тийм таагүй байдал удаан хугацаагаар архаг байдлаар үргэлжлээд ирэхээр сэтгэл готрол өсвөр насны хүүхдийн сэтгэл готрол сэтгэл түгшилт үүсдэг. Тэгэхээр энэ маань тусламж авахгүй удаа яваад ирэхээр хүүхэд маань ялцчгүй л амиа хорломоор бодлоо төрнө. Эхлээд амиа хорлох шийдвэрийг хинч гаргахгүй. Тийм орлогыг хинч хийхгүй. Эхлээд бол тийм бодлоо төрнө. Тэгээд тэр одоо байдал маань нөхцөл байдал маань дээрдэхгүй удаа хугацаагаар үргэлжлээл ах юм бол бодлууд маань олон болно, байнгын болно, төсөөлөгдөж эхэлнэ. Тэгээд дотроо энийг удаан хугацаанд тээцсэн байна гэсэн үг тийм. Яг ингээд төсөөлөд яваад тэр нь бодит болгоход нэг алхам ирсэн буюу маш ойрхон ирсэн байгаа тохиолдол гэсэн үг юм байна л. Тэгдэг. Тэрнээс биш зүгээр өсвөр насны хямралтай зүгээр энгийн хямралыг ярина л та. Хичнээн амьдралд нь тавгүй юм боллоо. За өнөөдөр яасан чи мэдэхгүй ээжтэйгээ муудалцлаа. Аавдаа одоо бүр задууллаа л гэж бодъё л доо. Эсвэл үеийнхэн даа дээр л хүллээ л гэж бодъё. Хэвийн байсан хүүхэд тийм асуудалд орлоо гэд амиа хорлох бодол төрдөггүй л ахгүй юу? Амиа хорлыг гэж өөрийгөө гэмтээ гэж боддоггүй л ахгүй юу? Тэгэхээр ер нь бол суур, архаг, сэтгэл зүйн асуудалтай хүүхэд маань л им эрсдэлтэй алхмыг хийх гээд байдаг. Тэгэхээр нөгөө л нэг ярилцах, сонсох, ойлгох гэдэг сэдвэргөө буцаал очиж гээд байна. Тэгж ойлгож болох уу? Тийм. Хүүхдүүдийг. Тэгээд энэ бас их өндөр тоо байт юм бэл. Би энэ өндөр тоог нь бол хэлмээр байна. Орлого хийсэн болон орлого нь ингээд үйлдэл болцсон тохиолдлууд маш өндөр тоо байт юм. Тэгэхээр хүүхдүүдтэй эцэг эхчүүд яг өсвөр наснд нь за бүр таны хэлж байгаачлан бүр бага наснаас нь эхэлж ярилцаж сурах нь хамгийн чухал юм байна. Хэрвээ магадгүй одоо хүүхдтэй болж байгаа одоо дөнгөж залуу эцэг эхчүүдийн хувьд ч гэдэг юм уу те. Тэгэх юм бол ярилцах нь л номер 1 асуудал. Тийм. Хилд орсон цагаас нь эхлээд за бараг хилд ороогүй байхаас нь эхлээд ярилцах хэрэгтэй хүүхдтэйгээ. Тэр энэ нөгөө нэг асуудлыг шийдвэрлэх зүйл нь ярилцах. Бас дахин ярилцах л болоод байна. Тэгээд нэг юм хөвгөлтэй зүйл байна л да. Манай хүүхэд гэртээ хинтээ ч юм ярьдаг. Өрөөндөө ороод хаалгаа хаждаг. Тэгээд хоолоо гарч ирж авчаад буцаад өрөө рүү явж иччихэд тэгээд гарч ирдэг. Тэгээ ингээм хамтдаа тойр цугаад эдийг ийвэл бүр нэг айгуу дургу иддэг гэдэг ч юм уу. Тэгжсэн аа. Нэрэл одоо манай хүүхдэд асуудал байгаа юм бол яаж байгаа юм бол энэ тэргээл ингээл хүн дээр хүлээж авчаа бодоо явуулсан л. Тэгсэн чинь нэг өдөр хүүхэд нь тэр найзуудтайгаа ёстой жинхэнэ балаа авна гэдэг шиг тест. Хүү манай хүүхэд ийм хүүхэд юм уу гэдэг хичлэн бүр ингээ гайхтал ингээ харсан дунд нь манлаа альцсан те. Орилцсон инээ танаас салгицсан явж чинь тэнгуүтлэг гэр дотроо нэг өөрөө гаддаг, гадаа нэг өөрөө гаддаг. Ер нь өсрийнхөө бүгд тийм үү? Ер нь нийтлэг тийм байдаг уу? Ер нь тийм байх гэдэг. Түрүүн би нөгөө нэг хэлээд байсан дахиад нэг юм дутуу орхичиж өсвөр насны хүүхдийн үнэт зүйл өөрчлөгддөг байхгүй өсвөр наснда. Хүүхдийн үнэт зүйл бага наснд болохоор ер нь гэр бүл байдаг штэ. Бага насны хүүхдийг бид нар мэдэн те гоё яах вэ гэхээр та гоё аавтайгаа тэгээ ээжтэйгээ тэгээ гэл нэг гэртэй байх амар дуртай. Гэр бүл бол хамгийн одоо хайртай үнэтэй тэмцүүлэн байдаг. Тэгсэн чинь өсвөр наснд хүрээд ирэхээр тэр үнэт зүйл өөрчлөгдчихдөг. Найзууд болчдөг байхгүй юу? Үе тэнгийнхэн болчдөг. Тэгэд үнэт зүйл нь бүх одоо ертөнцийн одоо баг төвн найзууд болоо хувирчдаг. Тэр нь өөрөө сэтгэл зүйн хувьд нөгөө хамгийн анх би нөгөө дурдчихсан яриаг үлдээчих нэг нийгэмшигтэрээ бас өөрчлөгддөг гэж ярьсан шүү дээ. Нийгэмшүүн талбар дээр өөрчлөгддөг гэж ярьсан. Тэр байдал нь баггүй юу? Одоо нийгмийн харилцаанд орж сурч байгаа. Тодорхой бүлэг үс гэж найзалдаг. Одоо нэг багш нар ингэдэг шүү дээ. Бидний үед ч тийм байсан, бидний аав ээж үед ч тийм, одоо ч тийм. Та нар бити фракц болоод яваад байгаа чи, тий? Яагаад ингэ бүлэг бүлгээр найсаад байгаа юм бэ гэж ярьдаг штэ. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн маань онцлог нь өөрөө ийм ижил төстэй сонирхлоороо үнэт зүйлээрээ ижил
одоо байдлуудаараа эрэгтэй эмэгтэйгээрээ ч юм уу те одоо сайн сурдаг спортлогоо орооч гэдэг үү те одоо юу гэдэг нэгдэж нийлээ тодорхой бүлэг үүсгээд тэр бүлэг дотроо өөрийгөө илэрхийлэх. Тэр бүлэг дотроо өөрийн гэсэн байр суурь эзлэх. Би энд тариалагдж байгаа шүү гэдэг мэдрэмжийг авах. Энэ бол сэтгэл зүйн хамгийн чухал хэрэгцээ болчдөг байхгүй юу? Хамгийн үнэтэй зүйл нь болчдөг. Таатай хэсэг нь. Тийм. Тэгэхээр ээж аав нар баг ингэдэг штэ хөдөө авиг хэрэггүй гэж баг ингээл найзуудтайгаа уулзсан гээл тхийн те. Ингээ гэрээрээ нэг жоохон айтайхан амар чийлтаг хэрэггүй би өнөөдөр кино үзэн гээл ингээл гарах юм гэдэг штэ те. Тэгэхээр угаасаа харахгүй энэ хүүхдийн хамгийн гол үнэтэй зүйл нь тэр юм аа. Одоогоор дандаа тийм байхгүй л дээ. Тэгэхээр тэрийг нь бид нар аюу сайн хүндэтгэж үзэх хэрэгтэй. За тэгээд дээрээс нь тэрний өөр дүртэй байгаад байна гэж яриад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бас яг хүүхдийн маань сэтгэл зүйн хувьд маш хэвийн үйл ажиллагаа. Хүн болгон өөрийн гэсэн дүрээ бүтээж сурдаг. Бид нар ч гэсэн тийм. Би одоо жишээлбэл за хүнтэй суувал эхнэр хүний дүр бүтээн тийм ээ. Хадамдаа очиод би бээр хүний дүр бүтээн. Хүүхдтэй болвол би ээж хүний дүр бүтээн. Тэгснээр ажил дээр очиод би бас нэг юм ажилтан болоо суух гэдэг шүү дээ тий. Тэгэхээр яг тэрнтэй адилхан өсвөр насны хүүхдүүд маань одоо ингээд өсвөр бага насыг бодвол нийгмийн харилцаанд илүү их орж эхэлж байгаа. Бага ангид бол нэг л багштай байсан бол одоо олон багштай болж байгаа. Тэ? Тэгээд одоо бага ангид ингээд хүн хүргээд өчтдөг байсан бол өсвөр наснд автобусаар явдаг болж байгаа. Дэлгүүр ганцаараа явдаг болж байгаа. Дүнраа хардаг болж байгаа. Одоо мэдгүй одоо ингээд амар их нийгмийн харилцаанд орж эхэлж байгаатай холбоотойгоор дөрүүд бүтээж эхэлдэг. Тэгэхээр за би одоо ингээд юу гэдэг за ингээ хүүгийн дүрийг бүтээчлээ те. За би ахын дүрийг бүтээчлээ. За тэгснэ багш дээр очиод би багшийн одоо нэг сайн сурагчлах юм уу? Ямар одоо идэвхтэй сурагчлах юм уу? Дараахан сурагчлах юм уу гэж дүр бүтээгээл яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ болгон өөр бийж болно. Адилхан байна гэдэг чинь утгагүй зүйл. Энэ насанд утгагүй зүйл. Тэгтэл одоо ингээд бид нар өөрийнхөө өнцгөөс хараад байдаг байхгүй юу? Би одоо ингээд 30 настай, 40 настай, 50 настай хүн дүр бүтээгээл олон дүр тувраал те яваад байх чинь тэртэй те одоо дүрээ ер нь цөөлөөл ер нь өөрийнхөө боддоор орших морших ч гэдэг юм уу те одоо тийм юм бидний хувьд яригдсан болохоос хүүхдүүдийн хувьд тэгж ярихдаггүй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд тэгж дүр амжилттай бүтээх чинь энэ өсвөр насанд явж байгаа зөв одоо ингээд сайн энэ насыг туулж шүү гэсэн үг байхгүй юу. Харин дүрээ бүтээж чадах хүүхдүүд чинь хямарчдаг байхгүй юу. Яаж одоо хүнтэй харилцаа мэдэхгүй би одоо хүний нүдрөө хараа ярих юм уу, доош хараа ярих юм уу, цаан ингээ ярих юм уу, аяах ингээ ярих юм уу, тэ? Инээгээ ярих юм уу, дараахан ярих юм уу гэдэг энэ чинь бүгд дүр бүтээлт шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж одоо би дүрээ бүтээхийн яаж хүнтэй харилцах юм гэдэг мэдгээ болжуулж байгаа асуудал болдог байна. Одоо нэг хит дотгошоо байгаа хүүхдүүд гэртеч тэр анги хамт олондоош тэр энэ хүүхдийн хувьд бол дүр бүтээх чадвар сул байгаа. Нэгээс нь доо хин хаана хэн байх вэ гэдэг дүрээ за сая дүрээг ярьсан чинь дүр гэдгээр нэрч дүрээ бүтээж сураагүй байна гэж байгаа хүүхд гэж ойлгож болохоор юм шиг байна тийм. Хаанч байсан адилхан байв лу? Шууд тэгж ойлгож болохгүй. Тэнд хямрал үүсэхгүй байвал зүгээр ахгүй. Тийм. Одоо ингэ хаанч байсан адилхан хүүхэд хаанч байсан хямралгүй тэгэл өөрийнхөө байгаад ингээд учраа олоод яваад ивэл тэр чинь хямрал ерөөсөө биш шүү дээ. Асуудал биш шүү дээ. Болохгүй байгаа зүйл байхгүй юу? Гол нь тэнд очиод нөгөө янз бүрийн байдлаар ингээд би авч яваал ингээд үзэн штэ, оролдсон штэ, туршин штэ. Тэгээд хахад бүтлгүүтэл ямар нэгэн харилцааны асуудалд ороод найзтай болж чадахгүй ч юм уу те ингээд өөрөө ингээд төгшөлтөнд ороод ингээд өөртөө ихтгэлэн доошлуулах юм бол дүр бүтээлтэн дээр асуудал бас үүсээд байна гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Юун дээр хайлын том хүүхдүүд байдаг штэ те. Доороо олон дүүтэй ч юм уу. За хамгийн багтаа нэг 2 дүүтэй. Тэр хүүхдүүдийн хүүхд нас нь үгүй болчлоо гэж сүүлийн үед бас их ярьдаг боллоо. Энэ хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогч гэдэг юм уу? Эсвэл дүүдэд дургуулах ч гэдэг юм уу? Би дүүтэй болмооргүй байна. Эсвэл гэрийн бүх ажлыг би хийж чинь. Нөө эцэг эхчүүдийн хувьд болохоор яг хүүхдтэй гэртээ байх эцэг их байх үүргээ хүүхдтэй өгчөөд байх шиг байна. Нөгөө бидний үед ч гэсэн ер нь айлын том бол бүхэл юмаа хийдэг те бүх асуудлыг явдаг. Гэхдээ энийг хоёр талтай байх. Мэдээж эцэг эхтэйгээ хамтдаа том болж байгаа хүн гэж бас ойлгож болох юм. Нөгөө талаар хүүхдийн нас байхгүй болчиход байдаг. Энэ тал дээр одоо юу гэдэг юм бэрхшээлтэй би ийм зүйлийг хүсэхгүй юм ч гэдэг юм уу. Тийм хүүхдүүд хэрэг хэрдэг тань дээр. Одоо энэ тохиолдол дээр ер нь яаж хандах ёстой вэ тийм? Ер нь яг саяны хэлсэн асуудлаар яг битаас ийм асуудалтай хөлт бол ховор. Ингээд өөр асуудлуудтай ингээ хамтарчих юм бол хүүхд амар зоодог байхгүй юу? Одоо ганц л
би айлын том. Тэгээд энэ үүрэг хариуцлага надад хэцүү санагддаг тий. Би ингээд найзуудтайгаа гарч ормоор байдаг. Боловч дүүгээ гарах хэрэгтэй байдаг. Би хичээлээ хангалттай сайн хийж чаддгүй. Яагаад тэгэхээр би гэрээ ажил хийдэг ч юм уу. Энэ одоо нөхцөл байдал хүүхдэд хэцүү юу хэцүү. Гэхдээ ерөнхийдөө эцэг эхчүүд маань тэр асуудлыг ч гэсэн ойлгодог, ярилцдаг, хуваалцдаг тий. Аюу сайн зүг байдлаар тайлбарладаг байх юм бол харцангуй тийм асуудал одоо бүр ингээд амар хүндэрдэггүй л ахгүй юу. Тэгэхээр одоо нөгөө сэтгэл зүйн шинжилгээ ухаанд хүртлөөс ярьдаг штэ. Айлын том хүүхдийн зан авир, дунд хүүхдийн зан авир, бага хүүхдийн зан авир гэж ярьдаг штэ тий. Тийм готлоо яг мөн байна гэдэг үстэй. Тэгэхээр угаасаа энэ төрөлтийн ирэм гэдэг чинь хүүхдийн энэ зан авир төлөвшөлт угаасаа нөлөөлдөг. Тэрнээс биш би одоо тэрийг амар эмгэг талаас нь гэж хэлмээргүй санагддаг байхгүй юу. Угаасаа айлын том хүүхдүүд илүү хариуцлагатай, илүү төлөвлөгөөтэй тий байдаг. Айлын дунд хүүхдүүд илүү одоо юу гэдэг илүү юм нөгөө чанга дуутай, би гэдэг илүү хөдөлгөөнтэй, илүү сэргэлэн арга ив болдог ч гэдэг юм, илүү анхаарал татдаг ч гэдэг юм уу тийм байдаг. Анхааралтай хичээдэг. Бага хүүхдүүд бол бас дахиад тий арай илүү өөрийнхөөрөө тий арай илүү бүх юмыг ингээд шууд ингээд хүртэж авдаг ч гэдэг юм уу. Арай илүү тийм эргэж байд юм уу тий байдаг. Гэхдээ энэ болгон чинь тийм муу талаараа гэж би боддог байхгүй юу. Угаасаа ээж аав тэрийг хүлээн зөвшөөрч хэрэгтэй. Тэгэхгүй бол ээж аав нар хүртэл өөрөө эмзэглээд идэг. Би ингээд том хүүхдтэй арай илүү хатуурхаад байна. Том хүүхд маань ингээд байна. Эсвэл дунд хүүхдтэй ингээд орхичлоо, ингэчлээ гэд ингээд эмзэглээд идэг байхгүй юу. Яг үүндээ төрөлтийн ирэмб угаасаа нөлөөлдөг. Тэрийг нь бид нэр зөвхөн тусалж, дэмжиж, харилцан ярилцаж ойлголцох юм бол хүүхэд чинь ч гэсэнтэй тийм амар юм бэрхшээл, эмгэг хэлбэр рүү шилжчихэргүй. Яг үнэ. Одоо хоёулаа болохоор яг нэг өсвөр насныхны хүүхдүүдийн эцэг эхийн талаас ингээд аюу их тайлбарлах гад тий ойлгуулах гад ингээд эцэг эхчүүдтэй үзэж байгаа. Харин эсвэргээрээ дан ганц эн чинь бүх юм ингээд нэг тал биш тий хоёр тал байдаг. Тэнгүүтэл хүүхдүүд намайг ойлгохгүй нэг гэдэг зүйл ихэнхдээ яваад байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд ч гэсэн магадгүй нэг олж үзвэл та хэд маань ингэж нэг дэмжих, ингэж ажиллах ч гэдэг юм уу, ингэж хандвал илүү амар байдаг гэдэг талаас нь. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань сэтгэл хөдлөлтэй уур уцаар, баяр баясгалан, гомдол гуйныг бүх зүйлээ чи өөрөө удирддаг шүү. Чи өөрөө сонголтыг хийдэг шүү, тэ? Тэр болгонд одоо чи уурлаа гэд, чи гомдлоо гэд 100% эцэг их юм буруу байдаггүй. Тэрэнд бас өөрөөр хандах одоо харах үнцэг байж бас болдог. Тэгэхээр бид нар одоо ингээд том болж байгаа, би дааж байгаа гэж сая зөндөө ярьсан тий. Тэгэхээр яг тэрийгээ ч гэсэндээ бодит байдлаар яг ухамсарлах хэрэгтэй. Би ингээд том хүн болж чинь, би стаим болж чинь гэж гिचээд тий. Бүх одоо хариуцлагыг ээж аваасаа танаас болж би инглээ, танаас болж инглээ гэд ингээд иж болохгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өөрөө ингээд том болохыг хичээж байгаагийнхаа хэрээр бид нар ч гэсэндээ өөрснөө үүрэг хариуцлага ухамсарлах хэрэгтэй, өөрөө ч гэсэндээ сэтгэл хөдлөлтөө ч гэсэндээ эзэн байх хэрэгтэй, тхийг ядаж л хичээх хэрэгтэй гэж хэлмээр санагдаад идэг. Тийм тэгээд өсвөр насны хүүхдүүд маань тэгээд хамгийн гол нь хэлсэн амандаа сайн хүрдэг байгаарэ гэж хэлмээр идэг. Ээж аав нар маань одоо ингээд яг үндэ айгуу сайжирсан шүү дээ. Айгуу хөөрхөн хичээдэг болсон шүү дээ. Тэгээ ингээ хичээгээд идэг, хоорондоо ингээ ярилцаад идэг, эцэг эхчүүд зөндөө ирдэг байхгүй бас бүгдийг би ингээ харлуулахыг хүсэхгүй байна. Айгуу их ингээд ойлгохыг хичээдэг, ярилцдаг, би битэйгээ ингээ тохиролцдог, амлалт авдаг. Ээж авнар хүртэл би одоо тэхгүй гэж хэлдэг. Тэ уцаа чи би одоо ураахгүй гэдэг ч юм уу те. Одоо чи тэгээрээ найзуудтайгаа уулзаарай. За би чи сургууль шин шийдвэрлэгээ боллоо гэж тэгдэг те. Буулт хийдэг. Гэтэл өсвөр насны хүүхдүүд маань заримдаа яг тэр харилцааг бас өөрснөө айгүй их балах гэдэг. Хэлсэн амандаа хүрхүүгээсээ болоод. За ээжээ амлаж чинь, аваа амлаж чинь би 2 цаг л уц үзнэ гэчээд 3-4 цаг уцчихдаг. Тэ? Тэгэхээр хэлсэн амандаа хүрээрээ. Тэр айгүй та нарын зүгээс энэ харилцааг аврах хамгийн чухал зүйл шүү. Хоорондын харилцааг эерэг болгох тий. Нэрээ тийм биш шүү. Яг энэ амлалтандаа л хүрчих юм бол тий эцэг эхчүүдийн зүгээс ч гэсэн ингээд миний хүүхд, миний хүү, миний охин хэлсэн амдаа хүрж байгаа тэрийг хараад хатаа мэдрэмж төрөх аль аль нь л нэг нь л эн чинь гэр бүл нэг нь л хүүхэд штэ тий. Тэгээд өсвөр үеийнхний хувьд бол мэдээж эцэг эхчүүдийн хувьд бол ингээд нийтлэг гарч байгаа энэ асуултуудын ихэнх хариултуудыг би танаас авч чадсан байх гэж найдаж байна. Энэ дэр нэг нэмэлтээр таны байнгын ярьдаг юм сэдв байт юм байлаа. Сүүлийн үед юм уу их хөвчлээ
Тэгээ дээрэс нь энэ төрлийн хүүхдүүд ч гэсэн их болоод ах шиг байна. ADHD гэдэг те. Энэ нөгөө нэг хит хөдөлгөөн гэж ярих уу. Энэ нь ер нь нийтлэг тохиолдож байна уу? Одоо манай хүүхд сурахгүй байна, сууж чадахгүй байна гэдээ ингээд эхэлдэг. Энэ бүр том болсон өсвөр настай ажиглагдж байна. Ихэнхдээ бол бага наснд ажиглагдаад эхлээд тэр нь ингээ уламжлаад явчихна уу. За ADHD буюу анхаарал дутмагшил хит хөдөлгөөнт эмгэг гэж байгаа. Энэ үгнүүдийн нийлбэр байгаа байхгүй юу? Тэгэхээр өмнөөс нь харахаар ойлгомжтой анхаарал дутмагшил хит хөдөлгөөнт энэ ерөнхий хоёр юм бүлэг шинжээс бүтдэг эмгэг байхгүй юу? Тэгэхээр энэ маань өөрөө тархины хөгжлийн эмгэг гэж явдаг. Төрөлхийн шин чанартай тархины хөгжлийн эмгэг гэж явдаг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө тархи маань одоо хөгжих тусмаа хөгжиж штэ мэдээж нас явах тусмаа хөгжинэ. Тэгэхээр хөгжих тусам бүдэрдэг шинж тэмдгүүд тэгэхээр бага насндаа их тод байдаг гэж ойлгож болно гэсэн үг. Тэгээд хөвгүүдийн хувьд одоо ер нь сулхаарч тийм байдаг. Хэд идэвхжил ерөнхийдөө их хэд хөдөлгөөн ихтэй тэгээд хавсарсан байдлаар явагддаг. Охтуудын хувьд болохоор илүү анхаарал дутмагчлалын шинж илүү ихтэй хэд идэвхжил харцсангүй бага байдлаар явагдах. Статистик ярил тийм байдаг тийм. Гэхдээ охтуудын хувьд ч гэсэндээ хэд идэвхтэй охинч байж болно л гэсэн үг. Тийм. Тэгэхээр өсвөр нас нэгэнт ярьж байгаа гэхдээ энэ эмгэгч өөрөө угаасаа цэцэрлэгийн насанд аягүй тод ажиглагдана хамгийн гол онцлогоо бага ангид ирж хийгддэг. Сургуулийн орчинд ороод ирэхээр одоо нөгөө шинж тэмдгүүд нь бэрхшээл болоод бүр ингэ тодроо гараад ирдэг байхгүй юу? Гэтэл өсвөр наснд ирээд бас асуудал үүснэ. Өсвөр насны хүүхдүүдийг ингээ үзэхээр яг хит идэвхжлийн шинжинд буурсан байдیں۔ Амар хөдөлгөөнтэй байх нь болцсон. Ганц хоёр нэг юм оролддог ингэдэг те ийм шинжүүд ингээ үлдсэн. Тэгээд илүү их тод ажиглагдаж байгаа шинж нь хүүхэд маань өөрөө хамгийн их шүүмжлэл багасаа авсаар агаад өөртөө итгэл жоохон султай төгшөмтгий болцсон. Давхар дагаад ийм жоохон сэтгэл готралтай ч юм уу ийм сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүд маань ирнэ. Сэтгэл зүйн асуудлаараа ирнэ. Тэгээд тэр хүүхдийн сэтгэл зүйн асуудалтай илүү ажиллаад илүү олон цагаар ярилцаад ирэхээр ADHD тодорхой гараад ирдэг. Уг нь хит хөдөлгөөн байх гэдэг. Тэгсэн чинь өөрөө хүүхд бол бүр ингээд дотгошоогоо байгаад энэ хүүхдүүд дээр бид нар юу хийх ёстой вэ? Эцэг эхчүүд яаж өөрсдийнхөө зүгээс онцлох вэ? Хамгийн түрүүнд болохоор бага наснда илүү их тод ажиглагддаг гэж хэлсэнтэй. Тэр насыг нь илүү сайн ажиглах хэрэгтэй. Алдаж болохгүй гэсэн үг. Тэр үедээ бол за хэвийн хит хөдлөх нас гэж байдаг. Физиологийн хит идэвхжлийн нас гэж байдаг. Тэр нь болохоор ерөнхийдөө 1-2 наснаас эхлээд 4 хүртэлх нас байдаг байхгүй юу? Хүүхэд хөөх юм ингээл хөвтөл уйлал идэг байснаа бодох юм бол өнхөрдөг болоод тэ суудаг болоод мөлхдөг болоод алхдаг болоод ирэхээр угаасаа хөдөлгөөний идэх нэмэгддэг. Тэгээ танин мэдгүй хэрэгцээ их байдаг учраас тэрийг ч авч үзмээр энийг ч авч үзмээр тэ ингээд хит юм идэвхтэй болдог нас. Тэр бол ADHD гэж үзэхгүй. Гэхдээ зарим тохиолдолд тэр нь бүр ингээд хитэрсэн байдлаар илэрдэг байхгүй юу? Бүр ингээд нэг өөртөө аюултай заримдаа гэмтэл их авдаг машин тэр рүү орох гээд байдаг тий. Эсвэл ингээд үеийнхаа хүүхдүүдийн дунд ингээд цэцэрлэгийн орчинд орохдоо хүртэл одоо ингээд бүгд ингээд сууж яах чинь манай хүүхэд ингээд босоолгүйгээд идэх ч юм уу те шүлэг дугаан сурдаггүй ч юм уу тэгээд илүү их нөө түрэмгийн авируд жоохон гарах гад те хүүхдүүдтэй илүү их муудалцдаг те дандаа ингээд уйлалтаад идэг тоглоом их булаацалтаад идэг ч юм уу юм шинжүүд бага наснд илүү их гардаг бага ингээд болохоор ерөөсөө суудал дээр тогтохгүй ч юм уу багшаар их олон дахин дуудуулдаг ч юм уу зарим тохиолдолд хичээлийн хоцрогдол ажиглагдаад идэг ч юм уу энэ шинжүүдийг нь алдаж болохгүй гэсэн үг гэхдээ бид нар ерөөсөө ээж аав нар оншилж болохгүй. Өөртөө оншилж болохгүй. Ээж аавын үнэлгээ яг үнэндээ бодит байдаггүй. Дандаа юм нэг линзээр харсан юм шиг үнэлгээ ер нь дандаа хийдэг. Нэг бол тодруулж харна, тэ? Нэг бол дандаа өмөрч харна. За хүүхэд юм чиндээ, за аав нь юм байсан юм чиндээ, за ингээ зүгээр болчих штэ, тэ? Чи гоо сэргэлэн зан штэ гэл ингээд дандаа өмөрч харна. Тэгэхээр ээж аав нар ер нь боддоор харахад аюу хэцүү байдаг байхгүй юу? Тийм болохоор зүгээр л өөрөө тийм бэрхшээл ажиглаад те эсвэл хоёулаа ээж аав нар хоёулаа байх албагүй штэ. Ээж нь аав нь те эсвэл эмээ нь өвөө нь багш нь үзүүлээрэй гэж хэлсэн бол мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй. Өөрөө ер нь би онцлохгүй байгаасаа гэж хүсдэг. Тийм.
мэрэгжлийн хүнд хандж иж яг үнэн үү бодлоо юу гэдгээл олж авах нь шүү дээ. Тийм гэсэн үг тийм. Одоо сүүлийн үед л ADHD гэж яриад байгаа шүү. Ер нь одоо энэ дандаа л энэ сүүлийн үед бий болцсон юм уу гэж хүмүүс хараад байдаг. Гэхдээ эн чинь аль эртэл бидний үеичсэн бидний дэшээж байсан зүйл үстэй тийм ээ. Яг үнэн байсан. ADHD-тэй уусаа бидний ангид сандаг үстэй бид нар ингээд 10 жилийн анги ботхоор амар дүрсгүүний хідүүхт байсан санагддаг шүү дээ тий. Байсан л ахгүй юу гэсэн. Тэр үед арай жоохон нэг тань мэдэх вэ? За одоо мэдлэг хомос байж. Оноож л нэрлэгдэггүйсэн. ADHD-тэй хүүхэд гэж оноож л нэрлэгдэггүйсэн болохоос бид нар зүггүй хүүхэд, сахилгагүй хүүхэд, зодоонч хүүхэд, дэггүй хүүхэд те гэж л нэрлэгдэггүйсэн байхгүй юу? Мэргэжлийнх нь гэсэн үг тийм. Би танаас нэг зүйл асуухаа түрүү орхигдуулсан байна. Одоо өөрсдийгөө гэмтээдэг хүүхдүүд байгаад байна. Энэ үед эцэг эхчүүд яаж тэрийг нь харчаад хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүйгээд энэ бүр бас их олон хүний тулгамдсан зүйл байх шиг байна. Одоо хүүхдүүд гараа зүсдэгч гэдэг юм уу? Гуяа зүсдэгч гэдэг юм уу? Энэ тохиолдлоор. За одоо ингээд нөгөө өөрийгөө гэмтэх зан үйл байгаа дээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо ингээд юу н харах юм бол айгу түгээмэл болчих. Юу н их түгээмэл болчих. Тэгээд одоо ингээд бүр сайн ингээд бодох юм бол сэтгэл зүйн асуудал бол нөлөөлнө. Тэрнээс гадна бас даган дуурайх байдал ч бас байдаг. Одоо ингээд нэг юм тренд болох гэж ярих юм уу? Тэр зүйлийг дуурайх гэдэг. Даган дуурайх тийм. Тэрийг ингээд хийвэл амар гоё хүүлч юм шиг те. Тэрийг ингээ хийвэл амар гоё л байх гэдэг шүү дээ. Тэдэртээ нэг юм ижилс гэдэг шүү дээ. Нэг бүлэгт орох гэдэг шүү дээ те. Тэгээд ингээ нэг юм өсвөр насны хүүхдүүдэд нэг юм давлгаалаад нэг юм тренд болчиход юмнууд угаасаа ингээ харагддаг байхгүй юу? Байдаг шүү дээ. Одоо шилбэл миний л үед гэхэд яадаг байсан. Ингээ цээжин дээрээ дардаг. Амьсгалж чижсэн цээжин дээрээ дараад ухаан алдуулдаг ч юм уу. Хоолойг нь бочоод ухаан алдуулдаг ч юм уу те. Байсан байхгүй юу? Ер нь ингээ нэг юм даган дуурайгаад юм трендлэг зүйл гэж угаасаа байдаг. Яг одоо болохоор тийм юм бас байгаад байгаа байхгүй юу? Өөрсдөө гэмтээгээд байна. Тийм. Гэхдээ хичнээн одоо тренд байлаа гэд даган дуурайлаа гэд тэрийг ингээд сэтгэл зүйн суур асуудалгүй байсан хүүхэд хөвшүүлдэг байхгүй юу? Угаасаа тавтдаг л байхгүй юу? Даа дуурайлаа штэ нэг найз нь та одоо юу гэдэг гоё мой гэж яриа л те одоо мэдхгүй ингээд тийм мэдээлэл одоо тэдний үеийнхэнд бүр илүү их байгаа шүү дээ. Бид нар бүр мэдхгүй байгаа тэрийг. Тэгээд ингээд мэдээлэл авангуудаа даган дуурайгаад үзлээ. Йоо ямар тийм юм бэ? Ямар амар өвчт юм бэ? Ямар галцсан бэ? Тэр чинь гээд ингээд мэддэг байхгүй юу хүүхд. Тэгэхээр тэрийг ингээд тавтаад дахин хийгээд байна гэдэг чинь л өөрөө сэтгэл зүйн суур асуудалтай байгаагийн том гэрч. Тийм. Тэгэхээр тэрэнд яаж хандах вэ гэхээр хүүхдээ загнаад, буруутгаад одоо тий шийтгээд одоо өстө бити дахиад тэгээд ингээрэй гэл ингээл янз бүрээр үзэн тэлээгээд үр дүн муутай байдаг. Яагаад гэхээр тэр сэтгэл зүйн суур асуудалд нь тусламж үйлчлэгийг үзүүлэхгүй бол зөвхөн одоо өнгөц талыг нь л анхаарат ингэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө л мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Өөрсдөө шийдвэр гаргахаас өмнө. Тийм. Мэдээж өөрсдөө туслалгүй яхав те ойлгохыг хичээлгүй яхав. Гэхдээ мэргэжлийн хүнд зайлшгүй нэг үзүүлэлт хандаад ингээд одоо яг үнэхээр асуудал нь хүнд байгаа юм уу, даган дуурайгаад байгаа юм уу те анхаарал татгаад байгаа юм уу мэдэхгүй шүү дээ. Бид нараас ингээд шууд өөрснөө дүгнэхэд хэцүү байхгүй юу. Тэгэхээр мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Эрсдэлтэй ийм зүйл ажиглагдчихэвэл. Тийм байна. Ерөн зүгээр бид нар таны эхнээс нь эхлээд ярьж байгаа энэ хүртлийг ингээд сонсоход хамгийн чухал зүйл бол үнэхээр иймэрхүү зүйлс гарсан л бол мэргэжлийн хүнд амир нэгт нь хандах нь илүү чухал. Өөрсдөө шийдвэр гаргахаас өмнө. Тэгэхээр магадгүй энийг үзэж байгаа эцэг эхчүүд байх юм бол иймэрхүү тохиолдлууд гарч ирвэл хамгийн түрүүнд л мэргэжлийн хүнд хандаасаа гэж хүсмээр байна. Тэгээд яг энэ подкастын маань гол зорилго бол боловсрал олох хичээгээд байгаа. Магадгүй энэ ч гэсэн өөрөө боловсрал бүх зүйл боловсралтай холбогдож байгаа. Энийг эцэг эхчүүд бид нар мэдхгүйгээс болвол энэ зүйлд хүүхдтэйгээ харьцах хэцүү байгаа. Хэрвээ эндээс нэг ганцхан ч гэсэн зүйлийг олоод авчих юм бол энэ бид нар хүүхдтэйгээ харилцах харилцааны боловсрал болоод явчихна. Магадгүй та боловсрал яг энэ чиглэлийн боловсралыг олох ёстой юу? Боловсрал чухал юм уу? Эсвэл та хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориод ирсэн эцэг эхчүүд та энийг л ингээд сураад аваасай гэдэг зүйл
байдаг уу? Эцэг эхчүүд маань боловсрал угаасаа хамгийн чухал шүү дээ. Энэ бол угаасаа хамгийн суур хүн байх боловсролын боловсролын асуудал гэсэн үг шүү дээ. Сэтгэл зүйн одоо мэдлэг боловсрал бол. Тэгэхээр энэ бол угаасаа зайлшгүй хэрэгтэй. Эцэг эхчүүд маань өөрснийгөө сайн боловсруулах мэдээж хэрэгтэй. Тэгээд хүүхэдтэйгээ ч гэсэндээ айгүй зөв одоо мэдлэг боловсролыг одоо энэ найдваргүй мэдээлэлээс төрүүлж олгож явах хэрэгтэй. Орчин үед болохоор одоо өсвөр насны яг одоогийн өсвөр насны хүүхдүүдийн одоо бидний үеэс ялгаатай те бидний өмнөх үеэс ялгаатай амар их хөл захгүй мэдээллийн дунд ингэж живээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мэдээлэлээс төрүүлээд баг тэрнтэй уралдаад бид нэр хамгийн зөв мэдээллийг зөв боловсролыг хүүхдэд олгоход бид нар ингээд маш их хичээх хэрэгтэй. Одоо ингээ түрүүн асуусан чинь хянах зөв юм уу гэдэг те хянах биш төрүүлээ тэрнийг болохгүй байгаа шүүгээ санаа зовоод байгаа асуудлынхаа талаарх мэдээллийг тэрний боловсролыг олгох хэрэгтэй байхгүй юу? Өөрсдөө. Тийм, өөрсдөө олгох хэрэгтэй. Одоо жишээлбэл ингэдэг байхгүй юу? За одоо порно тий өсвөр насныханд айгүй их байдаг шүү дээ. Айгүй их байдаг биш шүү уучлаарай. Их санаагийн зовоодаг асуудлууд нэг байхгүй хэрэг тохиолдсон тохиолдолд. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэлгийн зөв амьдрал гэж юу юм бэ тий? Үнэхээр ийм насан туршийн бичлэг үзээд байх нь хор өнөөлтөй юм уу? Эсвэл хэрийн юм уу? Тий? Эсвэл одоо юу гэдэг гар хангалаг байна шүү дээ. Энэ зөв юм уу? Буруу юм уу гэд эхлээд өөрснөө мэдэхгүй бол тэр ярьж чадахгүй шүү дээ эцэгчүүд. Тэгэхээр эхлээд өөрснөө мэдэх хэрэгтэй. Тэгээд мэдсэн зүйлээ хүүхдтэйгээ тэрний нөгөө муухай буруу мэдээллээс өмнө ярилцаад зөв боловсролыг нь олгох хэрэгтэй. Яг үнэ. Сэтгэл зүйн боловсрол, бэлгийн боловсролыг гэр бүлээс авна шүү дээ. Хаанаас ав гэдэг юм бэ те? Эцэг эхчүүд ярилцдаггүй шүү дээ тийм ээ тэр талаар. Тэгэхээр ерөөсөө тэр нэг буруу мэдээллийг интернетийн тэр нэг бичлэгээс үзэхээс өмнө эсвэл тэрнийг найзаасаа сонсохоос өмнө өөр нэг хүн дуруу татагдахаас өмнө санаа зовоод байгаа бол хянахын оронд төрүүлэл боловсролыг олгох хэрэгтэй байхгүй юу? Тэр энтлийн санаа зовж л байгаа бол энэ талаар нэг багахан хайлт хийгээд үзчих бүгдэнд нь л ухаалаг утсан байгаа тийм. За ингээд бид хоёрын ер нь ярилцах цаг дуусах тийш ханд чинь. Тэгээд энэ подкастыг үзээд ойлгож байгаа, сонсож байгаа хүмүүсийн эцэг эхчүүдийн хувьд та хүүхдтэйгээ нэг ингэж харилцаарай гэдэг зөвлөгөө өгөхөр бол. За магадгүй тоочч болно та. За хүүхдүүдтэйгээ одоо ингэж харилцаараа тэгж харилцаараа гэдэг мэдээлэл ер нь хаасаагүй байгаа тийм ээ. Бид нар зөндөө ер нь уншиж ирсэн, сонсож ирсэн байгаа штэ. Тэгэхээр одоо бид нар ингэж харилцах юм байна, тэгж харилцах юм байна гэж ер нь мэддэг байхгүй юу? Гэхдээ хэрэгжүүлж чадах нь аюу хэцүү байгаа гэдэг. Тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр хамгийн түрүүнд бидний хийх ёстой арга хэмжээ бол эцэг их өөрөө сэтгэл зүйг анхаарах ёстой байхгүй юу? Би өөрөө тайван бийжээж, би өнөөдөр өөрөө стрессээ цогцолж сурсан байжээж би хүүхдтэйгээ зөв харилцаанд орч чадсан шүү дээ. Гэтэл би өнөөдөр өөрөө тайван биш, би өөрөө баахан асуудалтай те бөөн стресстэй яхаач мэдгүй ингээ явж ийж би хичнээн мэддэг байсан ч гэсэн хүүхдтэйгээ би зөв харилцаж чадахгүй байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний хийх ёстой юм бол хүүхдийнхаа төлөө өөртөө цаг гаргах хэрэгтэй. Өөрийнхөө дотгошоогоо өнгөх хэрэгтэй. Асуудал байвал нүүр тулах хэрэгтэй. Зохицуулж болох бол зохицуулах хэрэгтэй. Зохицуулж боломжгүй бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд өөрөө жоох ингэж сулраад чөлөөтэй болоод тайвширсан цагт угаасаа хүүхдтэйгээ зөв байдлаар л харилцдаг. Эцэг их хүн хамгийн сайнараа л хичээдэг. Тэгээд хүүхэд чинь тийм зүйлийг үлгэрлэнэ. Үгнээс илүү үлгэрээр хүүхэд хүмүүждэг. Тэгэхээр ерөөсөө эцэг их хүн хамгийн түрүүнд өөртөө санаа зовох хэрэгтэй. Өөртөө санаа тавих хэрэгтэй. Өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй. Олон зөвлөгөө гэхээс илүү гэхээс илүүтэйгээр та өөрөө л жаргалтай байх юм бол таны хүүхэд ч гэсэн жаргалтай байна гэсэн үг. Маш гоё хариулт байна. Танд маш их баярлалаа. Тэгээд миний одоо магадгүй асуугаагүй ч гэдэм үү та энийг нэг ингэж хариулчмаар ингэж нэг үлдээчмээр гэдэг зүйл байвал сүүлийн мөч та хэлж болно. За эцэг эхчүүд маань хүүхдтэй хэрвээ та санаа зовоод байгаа бол ер нь мэргэжлийн хүн тантаас битээ яагараа л гэж хэлмээр байна. Битээ яагараа гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд үзүүлээд хэрвээ зүгээр байвал сайн л үздэй.
Зүгээрээ наа хөөхөн байна те ингээд хэвийн хөгжлөөр явж гинэ. Эн чинь ийм хямрал ахгүй юу да ийм сэтгэл зүйн онцлогтой хүүхэд байна штэ гэд энэ мэдээлэл чинь танд аюул чухал хэрэгтэй мэдээлэл байдаг байхгүй юу. Тийм. Тэгэхээр заавал нэг юм мэрэгжлийн хүнд очно гэхээр нэг болохоо байгаал те бүр ингээд нэг асуудалтай болгоол. Бүр ингээд нэг татагтаа тулаад ирэх хэрэгтэй юм биш. Зүгээр санаа чинь хэрвээ зовж байвал зүгээр л үзээд ингээд уулзалтаа товлоод ирэх нь зүгээр гэдгийг чинь сонсох нэг зөв одоо мэдээлэл бас байдаг байхгүй юу? Хэрвээ зүгээр биш байх юм бол эрт аргын тусламж аавна. Тийм. Бити ягараа. За ингээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Энэ олон хүүхдүүдэд тодорхой хэмжээнд нь гар бие оролцоод тэдгэрийг зөв рүү чиглүүлж хагаад нь ажилд нь амьдралд нь гигэн сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа. За баярлалаа. Энэ мэдлэг танд хэрэг болсон гэдэгт итгэлтэй байна. Өөрийгөө хөгжүүлэх зам мэдлэгээр эхэлж ур чадвараар үргэлжилж зөв хандлагаар төгөлдрчдэг гэж боддог. Тиймээс та бүхэн мэдлэгээ нэмэгдүүлж ур чадвараа хөгжүүлэн үргэлж зөв хандлагаа авч яваарай. Дараагийн даваараар уулзлаа. Түр баяртай. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Монголын оюуны академи Монгол оюуныг дэлхийд таниулна. Подкастын хамтран ажиллагчаар Rings ресторан